За намайг Төв аймгийн Баян ангаас сумын яриад аймгийн гоц мөрийн даваа жаргалаар нийлэг өгдөг. Миний хувьд 9 дэх жилээ хичээлж байна. Анх манай өвөө маань шагаа харавдаг хүн байсан болохоор тэгээд өвөөгийнхөө зааж өгснөөр шагаа харав сурсан баг. Эхэлсэн. Энэ жил 118 баг орж ийн. Тэгээд өрсөлдөгчид ер нь бүгд сайн байна, бэлтгэл сайн байна. Өрсөлдөөн ч гэсэн ширүүн байна. Өчигдөр 9 давч төрүүлсэн тий. За ер нь хүнийг нэг төлөв төвшин сууд сургадаг. Ер нь Монгол нөгөө өв уламжил бүх зүйлийг ер нь сургадаг гэж бодож байна. Маш сайхан спорт. Өмнөх 2 жил улсын аврах төрүүлсэн байгаа. Энэ жил бас амжилттай баталгын төлөө бэлтгэл сургуулаа сайн хангаад ирсэн байна. Үе тэнгийнхэн даанд ч хэлэхэд шагаа 10 спортоор хичээллээрээ тэгээд чөлөө цагаа бас зөв боловсон өнгөрүүлэх, үндэсний өв уламжлалаа тээх, өв соёлоо авч явах тал дээр ер нь бол шагаар бол маш их зүйтэй гэж бодож байна. 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ